1986 оны Солонгосын нэгэн жижигхэн гэр бүлд энэхүү үйл явдал эхэлнэ. Уг хоёр хос маань 4 дахь хувцсны бизнес эрхэлдэг бөгөөд эхнэр нь хэлгүй юмсанжээ. Харин энэ охин бол тэдний ганц охин болох Юми. Тэднийд язгууртан гэмээр нэгэн Америк цэргийн эхнэр ирж Юмид хэсэг хугацаанд хичээл зааж өгөхөр болдог. Америк бүсгүй Юмид төгөлдөр хуурын чадварыг эзэмшүүлж мөн англи хэлийгч бас тодорхой хэмжээгээр сурган тэгээд бас эсрэг талдаа өөрийнхөө сэтгэл хөдлөл болон нүүрний хувирлыг хэрхэн удирдахыг зааж өгч гин. Америк бүсгүй явахдаа Юмид ганц л зүйлийг захиж гин. Энэ бол сэтгэл хөдлөлөө удирдах тухай байв. Тэгээд кино маань 1994 он руу шилжинэ. Энэ үед Юми маань дунд ангийн сурагч болсон байдаг. Юми маань балетад явдаг бөгөөд найз нь түүнээс үнэхээр 2 сарын дараа балетад орхиж байгаа мó гэж асуув. Юми тиймээ гэхэд тэгвэл чиний тухай гараад байгаа тэр онцгой цуу яриа үнэн болчихно шүү дээ гэв. Тэр цуу яриа нь Юмигийн ядуу ээж нь хэлгүй учраас Юмигийн гэр бүлийнхэн төлбөрийн дийлэнхийг гаргах гэж байгаа гэдэг цуу яриа байв. Уг цуу яриа нь үнэн боловч Юми маань орой ааваасаа гуйсаар байгаад балетаа үргэлжлүүлж явахаар болдог. Тэгээд Юми маань балетаа үргэлжлүүлж явснаар тэмцээнд ялсан байдаг. Үүнээс үзэхэд Юми маань хийн гэснээ заавал гэдэг зантай болохыг харж болно. Тэгээд 1999 он болж Юми маань ахлах ангийн сурагч болсон байв. Тэрбээр удахгүй төгсөх анги бөгөөд түүний сонгосон мэргэжил уран зургаар явах байлаа. Уран зургийн чадвараа нэмэгдүүлэх гээд дугууланд хүртэл явсан боловч нэг л болж өгөхгүй байлаа. Дугуулангаа тараад гарч иртэл машин дотор түүнийг нэгэн залуу хүлээж байв. Уг эрэхтэй бол түүний биеийн тамирын хичээлийн багш юм. Тэгээд Юми маань завсарлагааныхаа цагаар хүртэл биеийн тамирын багштайгаа уулзаж хоол иддэг байлаа. Зөвхөн хоол идэхэрч зогсохгүй илүү гүнзгий харилцаатай болох нь уг дүр зураглаас харагдаж байна. Гэтэл нэг өдөр түүнийг багш нарын өрөөнд дуудуулж гин. Бусад багш нар тэр хоёрын харилцааг мэдсэн байв. Энэ багш нь хүртэл ичигчгүй энэ сурагч миний толгойг угаасан л гэж авч байлаа. Энэ явдлаас болж төгсөх ангийн сурагч байсан Юми сургуулаасаа хөөгдөж Сөүл рүү нүүхээр болдог. Тэгээд Юмигийн аав нь нэг сургуультай ярилцаж арай гэж гуйж оруулахаар болж шинэ орсон сургуулийн багш нь түүнийг элдв янзын асуудал гарахгүй чимээгүй хүн шиг төгсөөрэй гэж анхааруулв. Юмигийн аав охиндоо хажуу өрөө түрээсэлж өгөөд хэрэгтэй зүйлээ аваарай гэд мөнгө үлдээгээд яв. Сурагчдын хувьд маш чухал шалгалт болох их сургууль орох сурагчдын шалгалтын хариуг тарааж өгч байв. Юмигийн царайны хувирлыг харахад унсан нь ойлгомжтой харагдаж байлаа. Тэгээд 2000 он болж Юми их сургуулийн хуваараа авч чадсангүй. Утас дугуйн түүний эцэг эхээс дуудлага ирнэ. Аав нь сургууль соёл нь яасан бэ гэж асуухад Юми сургуулийнхаа хуваарийг авч чадсан гэж худлаа ярив. Тэгээд ямар ч хамаагүй нэг сургуулийн нээлтэн дээр очиод эцэг эхийгээ дуудсан байлаа. Юмигийн аав ээж хоёр охиноо оюутан болсонд ихэд баярлан охиндоо бэлэг хүртэл өгч тэгээд ч зогсохгүй байрны эзэнт нь хүртэл манай охиныг сайн харж хандаж байгаарай гэж хэлв. Юми аав ээжийнхээ өгсөн сургалтын төлбөрөө их сургуулийн шалгалтанд бэлддэг дамжаанд явахаар төлж гин. Маргааш нь өөртөө адилхан хажуу өрөө төрөөсөлдөг нэг охинтой танилцжээ. Түүнийг Живон гэдэг бөгөөд тэр охин Юмид хэд хоногоос манай сэтгүүлчийн ангийн хүүхдүүд уулзаж хоол идэцгэн. Чи нэг сургуулийн чинь хамт явж болно шүү гэж хэлв. Тэгээд дамжаандаа сууж байтал өглөө шинэхэн танилцсан найзаас нь мессеж ирхэн тэр. Уг мессеж дээр манай сэтгүүлчийн ангид түр зочлооч пицца идэцгээе гэсэн байв. Тэгээд Юми би бараг анх удаага ингэж олноороо хооллож үзэж байна гэж хэлв. Бусад оюутнууд яагаад гэж асуухад би гадаадад Америкт сурдаг байсан болохоор бас аав маань тэнд бизнес эрхэлдэг юм л та гэж хариулв. Тэгээд Живон Юмид бүлгэмийнхээ подолкийг өгч бүлгэмдээ илсүүлэн авлаа. Маргааш нь Юми сургалтын дээрээ шалгалтаан өгч байв. Тэр дахиад шалгалтандаа бүтлгүйджээ. Оройн Живоны хэлээд байсан сэтгүүлчдийн ангийн цуглаан болдог. Юми өөрийгөө дүрслэх урлагийн ангийн шинэ оюутан гэж танилцуулна. Оюутан залуус бүгд түүнд алга тарцгаана. Тэгээд олны дундаас нэгэн залуу Юмиг маш онцгой ширтээстэй. Бүр түүнийг гадаа байхад нь хүртэл олж очоод яриа үднэ. Тэр хоёр цуглааныг түр орхин хамтдаа сууцгаан юм ярьж байв. Залуу Юмиг харан шууд л үнсэж орхив. Тэр өдрөөс хойш 2001 он болж тэр хоёр үерхэд 1 жил болсон байлаа. Тэд болцсон суухад найз залуу нь түүнд солилцооны оюутангаар Америк явах болсноо хэлдэг. Тэгээд Юмиг хамт явахыг санал болгов. Дараа өдөр нь Юми эцэг эхтэй сургуулийнхаа онцлог оюутнаар шалгаран Америк руу хэлний бэлтгэлээр явах эрхтэй болсон гэж худлаа хэлдэг. Бэлтгэлгээр биш байсан болохоор аав нь жоохон тэмхэн байсан ч Юми урдын адил гуйдаг зангаараа ааваасаа бас л гуйж шалж эхлэв. Үзэгдэл солигдоход Юми найз залуутайгаа онгоцны буудлын дээр билетээ бичүүлж байлаа.
Тэд нисэлгээ хүлээн сууж байтал найз залуугийнх нь утас дугран ярихаар түр холдов. Тэгээд залуугийн ээж нь ярьж би сургуулиас чинь наад охины чинь тухай асуулаа. Ерөөсөө Юми гэдэг охин сурдаггүй гэж байна. Яг одоо наад охиноо орхиод хурдан ганцаараа нис химэн хашгичв. Тэгээд үзэгдэл солигдоход Юми онгоцны буудлын дээр ганцаараа орхигдон үлдсэн байлаа. Тэр үйл явдлаас болж Юми гэртээ ганцаараа бүгэн хит хонсон байлаа. Түүний утсанд яаралтай дуудлага ирнэ. Аав нь нас барсныг хэлв. Тэгээд түүнийг Америкаасаа яаралтай ирэх боломжтойг нь асуув. Юми байдаг хурдаараа очисон боловч аль хэдийн бүх зүйл нэгэнт оройтжээ. Яг үнэндээ Юмигийн аав нь хорт хавдартай байсан бөгөөд нэг л өдөр гинэт ухаан алдаж унаад тэр жигтэй бурхны оронд заларчээ. Үүний дараа Юми эцэг эхээс үлдсэн ганц хөрөнгө болох хувцсны газраа зархаар утас зохин сууна. Аавынхаа хөдөлдөг байсан орлогын дэвтрийг хараад Юмигийн эцэг эх өөрсдөө хэдий хэцүү амьдарч байсан ч Юмиг юугаарч дутаалгүй тогтмол мөнгө явуулдаг болох нь тэмдэглээстэй харагдана. Оройн Юми сөөвл рүүгээ буцах хэрэгтэй болж хөгжлийн бэрхшээлтэй ээжигээ таньдаг эгчтэй даатгаад явлаа. Эцгийгээ нас барснаас хойш Юми бүхэл төрлийн ажлыг хийж гэр орноо тэжээх хэрэгтэй боллоо. Хар бор ажил хийж явсаар нэг л мэтгэд 2007 он болжээ. Түүний Gmail ажлын ярилцлаганд орох мэйл ирсэн ба тухайн ажилтай очиж уулзахаар явна. Түүний орох ажил тавилгын музей бөгөөд тухайн музейн эзэдийн гар хөл зарагдах ба музейгээ хариуцаж ажиллах ажлууд байлаа. Харин энэ ягаан костюмтэй бүсгүйг Ана гэдэг. Энэхүү дээд зэрэглэлийн музейн эзний дураараа ганц охин ба Америкт сурч төгсөөд саяхан ирсэн байлаа. Ана бүсгүй түүний материалыг ахлах үйлчлэгчид өгөөд явв. Сургууль саяж төгсөөгүй Юмигийн материалыг хараад музейн захирал инээд нь хүрч байв. Тэгээд Юмид би хоцрох болон чөлөө авах хоёрыг үздэггүй гэж хэлээд ажилд авахаар болов. Үзэгдэл солигдоход Ана бүсгүй ээжтэйгээ ярилцсан сууж байв. Ээж охин хоёр орой музей дээрээ уулзалттай ба ээж нь түүний хувцсыг хэд задгаа байна гэж хэлэн бухимдав. Тэгээд Юмиг Анагийн гэрлүү очиж аятайхан өмсөг хувцс авчир гэж хэлээд явуулав. Юми Анагийн тансаг зэрэглэлийн байранд орж ирэн ойр орчныг харан биширч байв. Үргэлжлүүлэн түүний үнэтэй хувцсны өрөө рүү орж толны өмнө байгаа өндөр өсгөтийг өмсөж өөрийгөө баян болсон мэтээр төсөөлөн бодож байлаа. Ээж охин хоёрын уулзалтч болж өөрийнхөөрөө дэггүй байдаг Ана их л даруухан болсон харагдана. Үүнийг холоос ажиглан харж буй Юми нэгэн зүйлийг сурах аятай. Цаг хугацааж харавсан сум шиг өнгөрч Юми тэднийд ажиллаад аль хэдийн 3 жил болжээ. 2010 он. Юми эцдийнхээ бичиг баримтыг зохицуулахаар Анагийн гэрт ирэв. Анагийн бичиг баримтыг авч явахдаа түүний Америкт төгссөн гэрчлэгийг олж харна. Тэгээд бичиг баримтаа аваад явах гэж байтал Ана түүнд цаг бэлгэлнэ. Үзэгдэл солигдоход Ана түүнийг жолоочоор дуудуулсан байлаа. Юми Анаг машинд нь суулгаж Ана хэсэг юм ярьж байгаад согтсондоо унтаад өгнө. Гэрлэн тохион дээр төр зогсоход Юмигийн ээжээс мессеж ирсэн байлаа. Мессежэн дээр ээж нь мессеж бичиж сурсан, маш их санаж байна гэж бичсэн байв. Маргааш нь Юми удаан уулзаагүй ээждэрээ очих гээд захирлаасаа чөлөө авахар хүлээн зогсоно. Тэгээд захиралдаа чөлөө авах тухайгаа хэлтэл захирал нь маш их уурлаж түүнийг толгой төрөгийг загнаж гутамшигт байдалд оруулав. Өдийг хүртэл өөрийнхөөр нь бүх зүйл болдог байсан тэрээр хүнд байдгаа эцэг ихтэй ч загнуулж үзээгүй Юми паникнд орсон байлаа. Тэгээд Юми Анагийн гадаад паспортны хугацаанд дуусах төгөж байгааг хэлтэл чи өөрөө мэдээд зохицуулгээд түүн рүү унгаачихв. Юми газраас паспортыг аваад буцаж явж байхдаа хангалттай доромжлол гэж бодон нэгэн зүйлийг шийдэв. Тэр ажил дээрээ ганцаараа үлдсэн байх ба цүнх аван кассанд байсан бүх орлого Анагийн гадаад паспорт Америк төгссөн их сургуулийн гэрчлэгийг хулгайлан цөөнхөлж чимээгүйхэн бодрох цасан дунд зүгтэн отов. Ингээд энэ үртэл киноны маань 1-р анги байлаа. Хэрвээ та бүхэн 2-р ангийн товчлолыг үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Баяртай үзэгчдээ.